миний хамгийн чадварлаг зүйлсүүдийн нэг, миний авиасуудын нэг гэж баг хэлж болох бах гэдэг зүйл нь өөрөө бас буцаагаад миний сүүлийн үед аюу дутагдaltaй тал юм байна гэдгийг би бас анзаарч эхэлж байгаа. Ярих чадварын тухай өнөөдөр хэдүүлээ ярилцъя гэж бодлоо. Coach Ogoгийн подкастэд давтай морил. Би саяхан Alpha Human Retreat-тэй бид нэр 2 дахьыгоо хийсэн volume 2-аа. Оролцогчтойгоор бид нэр үнэхээр хэрвээ мэдгүй бол Alpha Human Retreat гэдэг нь манай одоо Play Academy-ха доор бид нэр зохион байгуулж байгаа томчууд зориулсан хэд өдрийн өөрийгөө өөрчлөх, амьдралын өөрчлөлтийн retreat camp гэж ойлгож болно. Одоо ер нь сая бас сүүлийн оролцогчдыг сонсоод байхад яг тийм зуны цуслан шиг мэдрэмжийг авч чаддаг. Яг тэгэхээр бид нэр бөөнөрөө 4 өдөр 3 шөнө ингээд тэрэлжид байрлаад тэр хугацаанд ингээд өөрийгөө өөрчилдөг манай зохиосон тусгай програмаар ороод гардаг байгаа. Бид нэр энэ удаа эхлэхдээ Recovery Center дээр UG Arena дээр байрладаг Recovery Center дээр эхэлсэн буюу хүүтэн мөстөө усанд бүгдийн хүмүүсийг суулгаж сургасан аюулгүй гэдгийг ойлгуулж тэг хамгийн гол нь өөрөө тэрэнд сууж чаддаг хүн болоход нь тусалсан. За окей, тэгээд бид нар болохоор группээр нь энэ Recovery Center дээр UG Arena дээр байгаа Recovery Center дээр ийм одоо яг ийм experience-ийг үүсгэж जैन. Тэгээд түрүү жилжээр түрүү харсан хүүтэн саун халуун infrared-аар хэлэлээ оруулсан бас энэ cryogоор оруулсан байгаа даа. Тэгээ энэ нөрөөсөө яаж яах вэ гэхээр хүнд өнөөдөр бид нэр маш богино хугацаанд ийм гоё cold exposure, hot exposure ийм технологиудыг ашиглаа яаж хурдтайгаар энэ бие интегрэлт recovery-г мэдрүүлэх вэ гэдгийг хийж үзүүлж байна. Тэгээ энэ өөрөө биднэрт одоо бие эсэргүүцлийг сайжруулах, богино хугацаанд одоо ачааллаасаа идэгрэх энтергээд олон талын дааврын энтергээд маш олон талын өгөөчтэй зүйл. Би энийг өөрөө хувьдаа болохоор 7 хоногт заавал 2 удаа хийдэг зүйл байгаа. Тэгээ манай Alpha Human-ийн сая бүгдээрээ ороод хийчлээ. Тэгээ програм явагдана. За тэгээ би бас одоо өөрөө орж амжаагүй байсан нэг ороод хийлээ. Тэгээ одоо чинь би энд хүмүүстэй орохдоо миний одоо ганцхан ашигладаг арга нь. Тэгээ энийг болохоор бид миний хамтрагч David Lin гэдэг манай залуу байдیں۔ Миний хамтрагч сая Wim Hof-ийн дээр явсан. Бүр очиж Голландд очиж сургалтанд тэгээд бид хоёр энийг бас олоос тийдэг байхгүй юм хэрэг. Тэгээд бидний нэг заадаг 2 арга Wim Hof-аас сурсан 2 арга нь юу гэсэн орохынхоо өмнө нэмсгэл гэсэн. Wim тэг заад юм байна өөрөө. Хоёрт нь болохоор амьсгал. Ерөөсөө бидний удирдах чадах ганц зүйл амьсгал болохоор одоо би ч гэсэн ингээд амьсгалаа анзаарахгүй шалуу амьсгалаа эхлэнгүүд би чичирж эхлэх гэж байна. Тэгэхээр би тэрэндээ анхаарад амьсгал руу анхаарлаа өгөх хэрэгтэй. Тэгээ шаар үлэх гэж би монголоор орчуулдаг байгаа. Тэгээ энэтэй blow. Тэгээ тэр аргаар өөрийгөө тайвшруулна. Тэгээ тэр нь болохоор нэг иймэрхүү те. Энэ удаагийн кампань бас яг нөх өссөн юм төсөөлөл байгаад байгаа шүү дээ. Одоо утгагүй энэ камп бол утгагүй нэг ийм хийдэг камп болно гэд мэдлэн төсөөлөл байгаа. Яг тэрэнд хүрсэн тийм камп болох руу чиглэсэн. Бас нэг шинэ өөрчлөлтөө хийсэн байна. Эхлээ гоё камп болсон байгаа. Утгагүй 3 дахь зарлах байгаа. Тэгэхээр одоо би бол өстэй үнэхээр хэлж байна. Хүн болгоны хийх оролцох өстэй кампуудын нэг гэж би бол бүр заавал хэлж байна. Би өөрөө ингээд зохион байгуулж байгаа ч гэсэн өөрөө тэнд байхаар би өөртөө яг эндээ оролцоод гарч байгаа юм шиг мэдрэмжийг авч чадсан энэ удаа. Тэгээ тэр нь бидний ойр орхон хэрэгтэй зүйл. За энэ кампиуэр бидний нэг ярьж байгаа зүйл нь юу юм гэхээр нэг яригддаг зүйл нь. Тэгээ коучинг хийж байхад ч гэсэн заавал нэг яригддаг зүйл. Ер нь хүн болгоны нэг ойлгох ёстой зүйл нь юу юм гэхээр тэгээ би нэг блог дээр ч гэсэн дахин бичдэг сэдв юу гэхээр бидний үг хэл тэгээд ялангуяа тэрэн дотроо бүр нарийн ярихаараа өөрсдийнхөө тухай ярьж байгаа үг хэл гэдэг зүйл айгүй чухал шүүл гэдгийг ярих гэсэн. Би одоо ингээд олон нийтийн юм яриа хийдэг, илтгэл хийдэг хүн. Ер нь ярих гэдэг бол миний одоо ikigai нэг зүйл буюу миний гайгүй хийчдэг зүйл, багасаа хөгжүүлсэн зүйл. Тэгээ дээрэс нь бас энэгээрээ одоо би хүнд өөрчлөлт, амьдралын өөрчлөлтийг бий болгож чаддаг. Миний гол одоо зэмсгүүдийн нэг гэж болно. Ийм ярих урлаг гэж ярих юм бол энэ өөрөө миний өнөөдөр би бас Око гэдэг хүний айгүй чухал нэг хэсэг нь байдаг. Гэхдээ яг энэ нь бас буцаад өөрөө энэ миний энэ онцгой байж ээж, ондоо байж ээж энэ ярианы ярьж байгаа байдал маань өнөөдөр
үн цэнийг бий болгож байгаа. Тэгвэл тэр ондоо онцгой байдал нь ч гэсэн гэхдээ бас буцаагаад миний одоо амьдрал харилцагч нар, хамтрагч нартайгаа ер нь энэ гэр бүлийнхэн энэ гэж байгаа энэ хүмүүстэй бас эрсдэл гарах магадлал нь эмчээ үүсч байдаг. Эмчээ би миний одоо жоохон тэмцэл одоо хүмүүстэй байх үеэс гэдгээс үүсчээд гэж ярьж байна. Энэ тухай ярих гэж байна. За тэгээд энэ дэр нэг сануулгах хэдэн зүйл чинь байна. Би сайхан бас нэг тавьсан ишлэлийн байгаа. Энэ бидний хэлж байгаа үгнүүд чинь өөрөөр хэлбэл бидний толгойд байгаа мэдээллийн төлөөлөл болж байгаа. Одоо өгдлийн одоо хэмжүүр шиг байгаа гэдэг битгий мартаа. Өөрөөр хэлбэл хүний ашиглаж байгаа үгийн сан нь хүртэл өөрөө тэр хүний мэдлийн төвшинг тодорхойлж чаддгаа гэж ярьдгийг шүү. Тэгэхээр бид нэр зүгээр үг ярангууд юу ярьж ин ярих хурлаг дотор өнөөдөр би тодорхой бүр яг үг ярих гэдэг нь үгний тухай ярих гэдэг нь яаж оновчтой ярих тухай хэдүүлээ ярьж байгаа. Тэгэхгүй бол яг тэр оновчтой гэдэг зүйлээс болоод миний асуултал бий болж байдаг. Бас буцаагаад миний давуу тал бий болж байдаг. Тэгэхээр хэдлийн нэг санах ёстой зүйл юу юм гэхэлэр ер нь хүний үгийн сан гэдэг аюу чухал зүйл шүү. Гадаад хэлээр ярьж гэнэ өөрийнхөө хэлээр ярьж байна уу? Энэ бол аюу чухал. Миний англи хэлний үгийн сан маш өндөр, миний монгол хэлний үгийн сан байгаа, бүгдээр байгаа. Би угаасаа 14 нас хүртэл Монголд амьдэрсэн хүн, Монголд одоо ч гэсэн юм хийдэг хүний хувьд байхгүй ш байгаа. Зүгээр би ойрын хугацаанд ашигладаг байгаа. Тэгэхээр хэрвээ би миний монгол хэлний зөвхөн үгийн сангийн маань ашиглах юм бол, анзаарах юм бол миний яг хязгаарлагдмал үгийн сантай өдөр тутмын байдалд ашигладаг гэсэн. Тэгээ энэ нь өөрөө миний монгол хэл дээр сэтгэх, монгол хэл дээр ажиллах, амьдрах тэр хязгаарыг тогтоож байгаа гэдгийг би бас өөрөө ойлгож байгаа. Тэг хүн болгон тэрийг санаасаа гэж ойлгож байна. Хүсэж байна. Бидний үгийн сан гэдэг зүйл зүгээр нэг бидний хэрэгжилж байгаа үгнээс гадна эн чинь өөрөө харилцах чадварыг аягүй сайн нөлөөлж чадж байдаг. Бодох, сэтгэх чадварыг хүртэл нөлөөлж байдаг. Хэрвээ бид нар ямар нэгэн зүйлийг хараад тэр зүйлний оновчтой нэрийг нь хэлж чадахгүй бол тэр байхгүйтэй адилхан. Хүн үг ашиглаж мэдээллээ ингэж тодтогч байдаг. Мэдээллээ ойлголцлоо тодтогч байдаг, баталж байдаг. Тэгэхээр үгийн сан буюу тэрийг оновчтойгоор нэрлэх чадвар гэдэг чинь ядаж тэр үг нь байх хэрэгтэй болно. Тэгэхээр тэр үгийг өөртөө байлгана, үгийн сангаа хөгжүүлнэ гэж аягүй чухал зүйл шүү гэдгийг хэзээ мартаж болохгүй гэж бодож байна. Би англи хэл дээр хэрэгэлдэг үгийн сан маань илүү их байгаагийн нэг шалтгаан нь би англи хэл дээр ном уншдаг гэх хвчлэн. Ном уншина гэдэг бол үгийн сангаа өсгөх, өргөжүүлэх маш одоо оновчтой, хүн болгон өөрөө дангаараа хийж болох, хүн болгоны хийх боломжтой ийм гоё арга байгаад байгаа. Тэгээд дээрэс нь номонд байгаа үгнүүд маань өөрөө бас маш их хөдөлмөр орж байж оновчтой сонгогдсон үгнүүд, зоригтой үгнүүд байдаг болохоор тэр их сурвалжийн ч гэсэн өөрөө чанартай их сурвалж, мэдлийн их сурвалж болж байгаа гэдэг утгаараа. Тэгэхээр хамтдаа би англи хэлээр илүү их ном уншдаг болохоор миний англи хэрэглээний үгийн сан маань хаяг өндөр. Монгол хэл дээр би болохоор би одоо л ганц хоёр ном уншиж эхэлж байгаа. Тэгэхээр энийг дагаад ихтэй хөгжүүлнэ гэж бодож байна. Энийг ойлгох юм. Хоёрт нь тэгвэл үгийн сангаас гадна дараагийн юм нь гэхээр өгүүлбэрийн бүтц чинь бас чухал ярианы хэлбэрлээ ороод ирэнгүү тийм үү. Тэгвэл өгүүлбэрийг яаж хэлж байгаа чинь айгүй их мэдлэгний олон үгтэй мөртлөө тэрийг зохион байгуулалттай илэрхийлж чадахгүй бол зохион байгуулалтанд оруулаад ойлгуулж чадахгүй бол байхгүй. Тэгэнгუთ үгийн байгаа мэдээлэлээ боловсруулаа илэрхийлэх асуудал яригдж байна. Энэ илэрхийлэх дотор зүгээр л өгүүлбэрийн бүтэц гэдэг юм ярингууд энэ дээр нэг ойлгох ёстой зүйл нь юу гэхээр бид нар бас яг тэрийг өдөр тутам сонсдог бүтцээл дуурайлгаж ингэж боловсруулдаг байгаа шүү. Зарим азтай нэг нь биднэрт багш нар орж ирээд эсвэл тухайн одоо чинь уран зохиол үзэж байгаа хүмүүс, ном уншиж байгаа хүмүүсээс бид нар тэр номонд байгаа өгүүлбэрийн бүтцийг хараад тэгээ тэр гормоор ярих магадлал гарна. Тэгэнгუთ энэ маш их ойлгомжтой өгүүлбэрийн бүтэц байгаа, оновчтой бий болсон өгүүлбэрийн бүтэц байгаа, зорилгодоо айгүй зөвөр гаргаж өгсөн гаргалгаатай тийм ээ цаг хөдөлмөр орсон өгүүлбэрийн бүтцүүдийг бид нар номноос сурж байгаа гэдгийг бас санаасаа гэж. Хоёр дахь тэгтээ бид нар энэ үгнүүдэд боловсруулж гаргахад энэ бүтцийн зааварчилгаа өгдөг нэг их дараагийн хоёр дахь аягүй том чухал их сурвалж бол бидний эргэн тойрны хүмүүс байдаг. Бидний найзуудтайгаа өдрийн хоолн дээр уулзаад мэдлэлтээсээ ахгуулад би яаж хүнтэй мэдлэх вэ гэдэг горимуудын маань тогтоож байгаа гэдэг. Амар мэд байна уу гэдэг үгийг би яагаад хэлдэг вэ гэхэлэр тэрийг би бодоосэй гэж бодож байгаа. Тэгвэл хүн болгон зүгээр юу байна гэж явчихдаг.
ашиглахгүй шал дэми үг юм шиг санагдаад байгаа. Гэхдээ соёлын нэг хэсэг мөн л дээ. Тэгээд тэр утгаараа сул ингэж нэг юм нёгийг би чамаа харж би чамаа ойлгож байна гэж сигнал өгөх зорилготой юм шиг бид нар ашигладаг. Гэх мэтэр зүгээр мэдлэлтээс ахгуулаад улс төрийн тухай ярьж байгаа бол бизнесийн тухай ярьж байгаа бол нийгмийнхаа гэр бүлийн тухай ярьж байгаа бол зүгээр л өөрсдийнхөө тухай ярьж байгаа бол тэр ашиглаж буй үйлбэрийн бүтэц эн чинь шал тэнэг байхгүй юу даа гэж хэлэх. Тэгэл ингэдэг ш гэж нэг хэлдэг үү. Гш энтергээд энэ үгнүүдийг хэрвээ өдөр болгон тийм л үйлбэрийг сонсоод байх юм бол таны ярих үйлбэрийн бүтэц чинь сул өгч чинь үгийн сонголтууд чинь бүгд яг тийм болно гэдгийг би өөр хүмүүст аюу олон удаа ойлгуулах хичээгээд байгаа. Тэр утгаараа би юу хийгээсэ гэж хүсэж байна вэ гэхээр ярилцж байгаа хүмүүсээ анзаараад нэг жоохон шилж голоход буруутахгүй гэж хэлмээр байна. Уучлаарай би аюу хэрцгий зөвлөгөөнүүд заримдаа амьдралд хэлдэг. Тэгтээ миний үүсгэх гээд байгаа хүмүүс чинь өөрсдөө high performance хүмүүс. Хэрвээ та амаараа үгүй око би тийм нэг ингэж хүмүүсийн ингэж яасан үг хэлгээ сайжруулмааргүй байна гэж бол миний зөвлөгөөг бити тоогоор ерөөсө буруу юм байхгүй. Таны амьдралын одоо хиймээр байгаа зорилго чинь нийцэхгүй байгаа юм. Ямар ч асуудал байхгүй. Хэрвээ та харин би илүү өнөөдөр амжилттай хүн болмоор нөгөө миний яриад alpha хүн болж хувирах high performance буюу өнөөдөр маш их хариуцлага үүрж явдаг тим. Тэгээд юмыг урагшлуулъя. Өөрийнхөө амьдрал дээр дахиад нэг шахалт хий гэх нэг хөдөлмөр энэ бэлэн байдал чинь болчихсон хүн бол иймэрхүү анзаараасаа гэж үзэж байна. Тэгээд энэ дотор чи яригадаад байгаа зүйл нь та өдөр болгон зарцуулдаг 5 хүний дунджаар л таны үхвийн сан, үйлбэрийн бүтэц, өөрийгөө илэрхийлэх байдал, сэтгэл хөдлөл хүртэл чинь хуулдаг. Бид нэрсэл хүн хараад хүний имийг л хуулдаг амьтад. Тэгэхээр тэр хуулж байгаа их сурвалжуудаа анзаараач л гэж хүсэж байна. Тэгээ энэ дээр бас буцаагаад хүний үг. Би эннээсээ болоод олон тийм янз янзын групп ярианд орох дургүй. Яагад гэвэл тэрэнд ороод уусахад айгүй амархан, татагдахад айгүй амархан. Тэгээд би тэрэн дотроос илүү ямар ярианд орохыг хүсэж байна вэ гэхээр чанартай, үгийн сан өндөртэй, сонирхолтой гормоор ярьж байгаа ч юм уу нэг тийм байдал руу ормоор байна гэж яаж байгаа. За тэгээ энийг ингээ хэлэнгууд ингээл их цантай энэ төргээ бодож модж байгаа бол би зүгээр өнөөдөр өөрийгөө хөгжүүлмээр байгаа хүн байна. Тэгвэл би тэглээгээд би тууширсан галзуу тэнэг хүн биш. Өөрөөр хэлбэл би жирийн ярианд ордог. Зүгээр хүслээрээ бол тэрэндээ баг цагаа зарцуулаад илүү өнөөдөр өөрийгөө хөгжүүлэх яриаргаа илүү ормоор байна л гэж хэлж байгаа ш. Би нэг азтай хүн нь яг энэний бас мундагтлыг нь мэдэрсэн өөрөө би хит хитэн тэр бомтнуудтай нэг өрөөнд байж үтсэн. Энэ тоог хилэнгууд битгий юм зүгээр баян юм хөөж гин гэж бодоод байгаарэ. Тэр бомтон хүн болохын тулд болно гэдэг бол шал өөр ертөнцийн мэдрэмжинд орсон хүмүүс байдаг. Яаж орсон хамаагүй яг үнэндээ зүгээр л тэнд орчихсон яг жинкнээсээ өнөдөр тэр бомтон гэдэг сэтгүүтэй болсон хүний сэтгэх чадвар бодох хил хязгаар нь шал ондоо байдаг. Тэгээ тийм хүмүүстэй ярих эсвэл зүгээр айгүй өндөр түвшний мэрэгжлийн хүмүүстэй өрөөнд орж суугаад ярих үед гүнзгий мэдлэгтэй хүн, урлагийн хүн, тамирчин хүн хамаагүй ер нь амьдралынхаа мастери гэдэг зүйлийг өндөр түвшинд нь хийж байгаа тийм хүмүүстэй нэг өрөөнд орж суугаад ярилцаж үцхэд шал өөр байдаг. Тэгээд өөр ярианы горим сонсох тоолондоо бид нэр бас өөрөөр сэтгэх их сурулж тавьж яадаг. Тэгээд тэр утгаараа би аягүй юм шилж голж яриаг орох гэж хичээдэг юм аа. Тэгээд энийг бодоосаа гэж үзсэн. Тэгвэл би бас яг буцаагаад энэ дээр бид нар алддаг. Энэ нь бидний бас буцаагаад эрсдлийг бий болгодог гэж. За тэгээд эцэст нь би өнөөдөр подкаст дуусгахаас өмнө нэг хэлмээр байгаа бас нэг сүлийн үед аягүй ярьдаг болсон зүйл сануулмаар байгаа зүйл нь юу гэхээр би буддизмын зөв үг гэж юм. Би болохоор англиар би монголоор болохоор маш энгийнчлээд гэж хэлж болно. Энгийнээр зөв үг гэж хэлээд байгаа right speech гэж яриад байгаа. Тэгээд ер нь юу гэсэн үг юм гэхээр энэ нь хүн яриа гэдэг бол айгүй чухал зүйл. Үг гэдэг бол яг л нөгөө тэгээд одоо үзэгнээс үзэг гэдэг бол зэвсгнээс хүчтэй гэдэгтэй адилхан бидний үг гэдэг бол хүний харилцааны хамгийн юм хүчтэй зэмсгүүдийн нэг. Тэгээ энийг зөв ашиглахгүй бол энэ нөрөө бусдыг хороох, бусдыг гомдоох, бусдыг одоо ер нь үгээр юу хийж болдог юм аюултай ийм зүйл байгаа. Буцаагаад үгээр бас хүнийг амьлуулж болдог ийм хүчтэй зүйл байдаг. Тэгэхээр энэ үгэнд ингэж ач холбогдлыг өгдөг. Тэгээ энэ дээр буддизм ч гэсэн энэ дээр яг энийг бас Будда багшийн сургаалаар хэлдэг байгаа. Зөв үг гэж байгаа, зөв яриа гэж байгаа. Тэгвэл зөв яриан дотор 4 шалгуур байдаг шүү гэдэг би сүүлийн үед өөртөө ингэ өдөр болгон нэг сануулдаг болцсон зүйл нь энэ байгаа даа. Тэгээ тэр нь юу вэ гэхээр нэгт нь болохоор
та ямар нэгэн зүйлийг хэлхийнхаа өмнө ер нь 4 асуултыг өөрөөсөө асууж чиж гэж. Ямар ч юм хэлхийнхаа өмнө гэж бодчихороо заяа. Одоо ингээ найзуудтайгаа ингээ байжгаад чимээгүй бүгд ингээ гинт байжсэн чинь ингээ цуг ингээ цаг өнгөрүүлээ байжсэн чинь бүгд гинт чимээгүй болчих үед хин нэг нь заавал нэг чимээгүй байж чаддгүй болохоор ингээ юм хэлдэг инээдтэй юм ч юм уу нэг ойлгомжтой юм хэлэх ч юм уу. Тэгэд яг иймэрхүү юм хүртэл хэлэх гэж байгаа бол заяа. Энэ 4 асуултыг асууж хаасаа гэж хэлж байна. Нэгт нь таны над Yeti Hi baby манай Yeti орж ирж байна. Эхний асуулт нь миний энэ хэлэх байгаа зүйл үнэн үү гэдгийг өөрөөсөө асуугаар гэж байна. Та үнийг хэлэх гээд байна, худлаа хэлэх гээд байна. За тэгээд хэлий гэж байгаа л эхлээд үнэн байх ёстой шүү гэж сануулж байгаа. Хоёр дахь нь миний хэлэх байгаа зүйл ер нь хэрэгтэй юм хэлэх гээд байна уу? Энэ одоо энэ миний урд байгаа хүнд энэ нөхцөл байдал би хэрэгтэй юм хэлэх гээд байна уу? Эсвэл хэрэггүй юм хэлэх гээд байна уу гэж. Хэрэггүй юм битгий цагаа өөр, битгий энерги зарцуул, битгий хүний сэтгэлийг тэгж хувирга, битгий энергийг өөрчилт юм. Хэрэгтэй юм гэдэг чинь өнөөдөр тэгтээ тэгэнгუთ одоо чинь саяны жишээг ярангууд тэр хүмүүсийг инээлгэх гэдэг бол бас хэрэгтэй үйл байж болно. Wholesome activity гэж ярьж болно. Эерэг тийм ээ одоо нинжин сэтгэлээр хөтлөгдсөн юм байж болно. Тэгэхээр хэрэгтэй ихнийх нь үнэн үү, хоёр дахь нь хэрэгтэй гэж байна. Гурав дахь нь болохоор цаг нь одоо юу гэж. Энийг хэлэх цаг нь одоо юу гэдэг. Энэ айгүй гоё асуулт юм тийм ээ. Олон зүйлийг бид нар хамаа намаагүй ирээдүйд болох зүйлийг өнгөрсөн тэр тухайн мөчөд тухайн сонсож байгаа хүндээ өөрт чинь хүртэл хэлснийхээ хариуд гарч байгаа мэдрэмжийн ямар ч тийм цаг хугацааны үед тохирохгүй юмыг ярьлаа гэд дахиад адилхан нэмэр болохгүй нэмээс болж байгаа ерөөсө сөрөг юм үсэх гээд байгаа гэдэг болохоор гэж. За тэгээд дөрөвт нь болохоор ийдэг зүйл үү тийм ээ эерэг зүйл үү гэж хэлж байна. Яг л сөрөг юм хэлэх ямар ч хэрэггүй гэж. За тэгээ энэ л одоо энэ 4 шалгуурыг ингээ өөрөөсөө ямар нэг юм юу ч хамаагүй хэлэхдээ ажлын яриа, амьдралын яриа, найзуудтай байхдаа, хүүхдүүдтэйгээ ярьж байхдаа, ах дүүстэйгээ ярьж байхдаа хүртэл энэ дүрийг асуугаад болно яриад байвал бид нэр илүү оновчтой ярьдаг, ярих юмаа мэддэг, ярихгүй юмаа мэддэг, хизээ ярих уу, хаана ярих уу гэдгийг хүртэл мэддэг болчих болов уу гэж бодож байна. Тэгээд эннээсээ хамаарад бид нар өнөөдөр одоо дахиад адилхан энэ ярианы урлаг гэдэг зүйлийг иймэрхүү зүйлийг ашиглаж байгаа төдлийн өнөөдөр энэ зэмсгийг өөртөө хэрэгтэйгээр ашиглаж болно шүү гэдэг. Энэ ярианы тухай энэ сэдвийн тухай өнөөдөр ярилцлаа. Орхоор шийдлээ. Энэ бол миний толгойд одоо байнга байж идэг сэдв. Тэгээд би бол одоо миний давуу тал гэхлээр би мэдээллийг зохион байгуулалттайгаар илэрхийлэх чадвартай, үгийн сан маань окей, нэх амир өштөгтэй боломжийн би өөрөө ярианы бүх урлагийн одоо бусад хэсгүүдийг ашиглаж чаддаг хүн, би үнэхээр ярьж чаддаг хүн. Ер нь бол би ярих чадвар сайн. Тэгээд би тэгтээ миний энэ ярих чадвар онцлог байх нь зүгээр сайнаасаа гадна би зарим нэг зүйлүүд итгэдэг байх хэрэгтэй. Жишээ нь сэлэн далангуй байдал гэдгийг би чинь аюу үнэлдэг бол олон хүний хувьд энэ аюу хэцүү үнс нь байдаг. Тэгэхээр өнөөдөр би энийгээ илэрхийлэхдээ саяны 4 шалгуураар чинь өөрөөсөө асууж байгаад зөв цагт нь хэлэх, зөв биш цагт нь хэлэхгүй байх гэдэг зүйлийг би чинь одоо ингэж өөрийнхөө сул тал маань тэр байна, эрсдэл маань тэр байна. Тэгээ энэ дээр ажиллаж байгаа арга маань хүртэл энэ байна гэж хэлэх гээд байгаа юм. Тэгээд ингээд явчих юм бол уул нь би илүү зөв яриатай хүн болов. Миний хувьд зөв яриатай хүн гэж ямар хүн бэ гэж бодонгууд би болохоор одоо тэгээд нөгөө хүн маань өөрөөс дотгошоо хүн гэдэг утгаараа introvert гэдэг утгаараа би бол олон нийтийн өмнө хэрэгтэй хүнд тус болох, хүнд юм хуваалцах, хүнд одоо чинь коучинг хийх, хичээл заах гэдэг зүйлүүдээр би ярих нь зөв гэдгээ мэдж байгаа. Тэгэхээр тэрэн дээр бол би илүү гадагшаа зөв ярьж чаддаг, оновчтой ярьж чаддаг, маш цөөхөн үгээр илэрхийлэх гээд байгаа санаагаа зөв илэрхийлж чаддаг. Тэгтээ бас хүн хүнд нь зориулж чаддаг, зүгээр юм хэлдэггүй, юмыг мэдрүүлдэг тийм яриатай хүн болох гэж. Тэгсэн мөртлөө хэрэггүй үед нь би миний хувьд болохоор айлхаар ярьдгүй, чимээгүй хүн байвал зүгээр нь. Тэгснээрээ би өөртөө цагаа зарцуулмаар байна, өөрийгөө бодмоор байна. Тэгээ би илүү ингэж энерги болон нөлөөллийг гадагшаа би болгомооргүй байна. Би эргэн тойрны хайртай хүмүүстэйгээ, амьдралынхаа хүмүүстэйгээ би яриагаа одоо чиглүүлэхчээсээ илүү одоо ингэж тайван горим руу шилжмээр байна. Тэгээ эннийх нь одоо горим дээр нь би одоо ажиллаж байна тийм ээ. Тэр нь зорилго нь арай ондоо, тэр нь өнөөдөр би холбогдох, тэр нь би сонсох, тэр нь би нэнжин байдлаар хөтлөгдсөн яриаг чинь илүү хиймээр байна тийм ээ. Гэх мэтэр миний хувьд зөв яриатай болох гэдэг бол ийм гэж харж байгаа. Тэгээ энэ рүүгээ ажиллаж байгаа шүү. Тэгээ энэ талаар өнөөдрийн
подкастыгаа сэдв болгож ярьлаа. За тэгээд санал бодлоо комент сектэнд хуваалцгаа бити мартаарай. Миний видеог анх удаа үзэж байгаа бол энэ YouTube сувгаар subscribe дараарай. Бид нарын зүгээс 7 хоног болгон нэг видеог шинээр ингэж нэмж оруулж байгаа. Тэгээд дараа уулзцгаая. Балер өдрөг байцгаагаарай.